Сайн бацхан өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд Halloween-ийн маш амархан хагарахаа будалтыг үзүүлнэ. Ингээд будалтын ихэнд би суур кремээ тавьж бэлдсэн. Дараа нь хамраа өндөрлөж байна. Тэгэхээр хамраа өндөрлөхдөө маш нарийн болгож өндөрлсөн. Мөн бор өнгийн тэнэ хүнсний доод хэсгээр, хүнсний ясны доод хэсгээр би хөнхөрлөж тавьж өгсөн. Хазар өнгөлөгчийн хувьд маш тод ягаан өнгийн хазар өнгөлөгчийг ашигласан. Харин нүдний яг цөөх хэсгээрээ энэ тод ягаан өнгийн тэнийг уусгаж тавьсан. Үүний дараагаар нүдний доод хэсгээрээ би жирнэл ягаан өнгийн тэнийг уусгасан. Мөн контур энгийнээр тавьсан байгаа. Харин нүдний доод гадны хэсгээрээ би хар өнгийн тэнийг багцаараа нэмж өгсөн. Нүдний дотор хэсгээрээ саатай ягаан өнгийн тэнийг тавьсан. Ингээд сумусны бэлэн болсны дараагаар мөн тод ягаан өнгийн уруулын будыг би ашиглан уруулаа будсан. Тэгэхээр энэ маань яг будалтын энгийн будалтын хэсэг байгаа. Үүний оронд та хүссэн будалтай хийж болно. Одоо энэ будалтын маань яг гол хэсэг буюу хагарахын хэсгийг гаргахын тулд би нүдийг контур ашиглан загвараа зурж өгсөн. Та хүссэн загвараараа зурж болно. Тэгэхээр би энэ зураас болгоныхоо уул зурт бага зэрэг хар өнгөөр нь будаж өгсөн. Ингээд зурсан зураасынхаа нэг талыг би бор өнгийн тэн тавьж уусгасан. Энэ маань сүүдэр болж өгч байгаа. Харин будагдаагүй нөгөө талыг мэдээж цагаан өнгө буюу гэрэлтүүлэг болгон тавьж уусгасан. Тэгэхээр будалтын маань энэ хэсэг баг зэрэг өөр харагдаж байгаа. Энэ маань миний харандаагаар ашиглан будсан хэсэг. Та хүсвэл мөн харандаагаар будаж болно. Ингээд өнөөдрийн маань будалт дуслаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн будалт төвлөлтөөр баяртай.